За тэгэхээр Монгол хөг аялгауг American country стилдээ хослуулан Монголын орчин цагийн дуу хөгжмийн ертөнцид шинэ урсгалыг таниулж байсан дуучин бол яхаарахгүй дуучин Батөргөл. За түүний хувьд одоо 35 жил тасралтгүйгээр одоо уран бүтээлээ туурж байгаа. Тэгээд 35 жилийн дараа Аж богдын харуул нэртэй анхны хос пенза сонсогчдын гар дээр хүрсэн байна. За энэхүү пензний нийт 4-р сарын 4-ний өдөр болсон. Тэгээд UBS Music баг хамт олнороо тухайн пензний нээлтэн дээр очиод маш гоё сурвалжлагыг хийсэн байгаа. Тэгээд тэр дундаа дуучин Батөргөлтэй уулзаж пензных нь онцлог, загчны уран бүтээлчд оролцсон. Энэ пензийг яагаад гарах болсон гэх мэтчлийн сонирхолтой асуултуудыг асуусан. За тэгэхээр үзэг сонсогч та бүхэнтэйгээ яг одоо дуучин Батөргөлийг уулзуулъя. Тэгээд Аж богдын харуул нэртэй 17 дуунаас бүрдсэн энэхүү пензний нээлт ямар гоё болсон бэ гэдгийг одоо хамтдаа харцгаая. Богдын харуул нэг аммалан болоод таванда албанд морцсон хүүтэн сайн байна уу? UBS Music-ийн үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. UBS Music хамт олондоо бас маш их баярлалаа. Би анх 91 онд Цаваа хонгор дуугаараа олон нийтэд танигдсан. Тэр цагаас хойш нэлээд хэдэн дуу гарсан. Зарим дуунуудын бичүүлээгүй ингээд нэлээд удаа явцсан. Тэгээд яг хуу энэ жил болохоор 91 оноос хойш одоо 35 жил болж үзэгчтэйгээ хамт өнгөрүүлсэн болохоор би бас онцгой баяр гэж тэмдэглэж энэ жил пенза гаргаж байгаа. 17 дуу, нэг гитарын айцдаг. За таныг бол ер нь гитаргүйгээр бас төсөөлсөн аргагүй шүү дээ. Хоёулаа гоё цомгийнхаа, пензныхаа давуу талууд, онцлогуудыг. Цомогт амьд хөгжим бол нэг 95% нь дандаа амьд хөгжим. Цөөхөн хэдэн юм дээр л одоо нэг ялцгүй синтезатор ашигласан. Монголын ер нь хамгийн шилдэг хөгжимчид, уран бүтээлчтэйг л ер нь шилд сонгож байгаа л. Тэгээ би ямар одоо байнга тоглоод байх биш. Тэгээд нэг хийж байгаа юм чи нэг хамгийн чанар чансаатай байдлаар хийн гэж зорж л одоо цомгоо хийсэн. Таны өөрийн ингээд уран бүтээлүүд Монгол аялгауг одоо гадны жанртай ингэж хослуулж тэр дундаа одоо country гэдгээр нь ер нь бол манай үзэгчид маш сайн мэдээд байгаа шүү дээ. Ер нь яг энэ цомогт багтсан дуунууд яг ямар жанрын тийм цогц уран бүтээл гэсэн бэ? Ерөнхий миний одоо хөгжмийн урсгал бол bluegrass гэдэг. Тэгээд тэр Америкийн bluegrass гэдэг бол маш олон урсгалуудын нийлбэр байдаг. Тэр нь юм country хөгжим ордог, folk хөгжим орно, jazz орно. Америкуудын хар боолуудын ажлын дуу гэж байдаг. Тэр дуу бас маш их нөлөө үзүүлсэн, blues үзүүлсэн гэдэг. Тэд нар шиг ингээ хоорондоо ингээ холилдсон. Тэгэхдээ аль нь ч байсан тэр дотор гитарын тоглолт бол яалтчгүй ингээ тэр таталт нь айгүй чухал байдаг. Тийм онцлогтой. Арт ажилласан уран бүтээлч бараг 100 гаруй уран бүтээлч. Дээрээс нь Монголын хамгийн сор гэсэн хөгжимчдийг за мөн одоо Америк бас хөгжимчд хөгжмийн тоглосон гэсэн. Тэгээд вокал дуучид гэдэг хоёлаа арт ажилласан уран бүтээлчтэй. Тэгээд энэ донд бас манай үзэгчид маш сонирхолтой байгаа зүйл нь таны өөрийн төрсөн дөө бас яг ажилласан байлээ. Энэ талаар хоёлаа дэлгэрүүлж танилцуулбал. За энэ цомог бол үнэхээр миний дүү мөнх хориглын оролцоогүйгээр бол төсөөлхийн арга байхгүй. Бүх дуунуудын аранжировкийг мань хүн хийсэн. Тэгээд тэр дуунуудын бүх цахилгаан, гитарын партууд, солонуудыг бол дандаа мөнх хоригл өөрөө тоглосон. Тийм. Тэгэл дууныхаа характеруудыг харж агаал. За энэ ямар хөгжим орох уу гэдгээс ахуулаад одоо жишээ нь хэр хонсон саран гэж би одоо тэр дууг энэ цомгийн ноён хориглоно гэж боддог. Симфони найрал хөгжим нэг талаасаа нөгөө талаасаа цахилгаан рок хамтлаг энэ хоёр нийлж сологийн тоглодог байхгүй. За энэ цомогт одоо жишээ нь Морин хуур нилээд олон дуун дээр орсон. Гэтэл тэр манай Морин хуурын чуулгын тэргүүн хуурч удирдаач манай жигийн манай одоо ишиг бүх тэр Морин хуурыг бол дандаа манай жигээд арч гисэн. Одоо ингээд түүгээл явсаар байтал чинь олон хөгжимчд орно. За тэрэн дээр жишээ нь юу ороод ирж байгаа байхгүй. Зовлон жаргал гэж дууг бид нар Америкийн одоо Southern Rock юм уу одоо Country Rock-ыг
госпелтэй холж байгаа байхгүй. Тэгэхээр госпел гэхээр одоо өнөөтний харуудын сүмийн дуулал байхгүй тий. Тэгээд нөх олон харуу зогсож байгаа л ингээл дуулдаг штэ. Тэгэнгүүт тэрэн дээр Сион хамтлаг гэдэг авиаслаг монголчууд дээр оролцоод байсан штэ. Тэр чи одоо ингээл хэдэн хүн 40-50 хүн байгаа юм тий. Тэгэл тэд нар чи ингээ бүгдээрээ орж бүрэлдэхүүнээрээ ороод ирж байгаа байхгүй тий. Тэгэл гих мөчлсөн ингээл яхаар чи ингээл уран бүтээлчтэй энэ тоо айгу олон хүн ингээл орж ирж байгаа. Тэгээд тэр цомог маань өөрөө бас дан хөгжим биш. Тэр дууныхаа түүхийг дууныхаа үгийн утгыг тайлбарласан одоо ном гарч байгаа байхгүй. Тийм тэгээд тэр ном нь зарагдаад дууссан. Тэгээд тэр номыг бичихэд одоо бас ингээд түүхийн зөвлөлүүд орж ирж байгаа. Хэл шинжлэлийн эрдэмтдтэй орж ирнэ. Тэ одоо жишээ нь туулах гэж дуун дээр Ануу хатан тэнцээ яг тулалтад нас орж байгаа байхгүй. Тэгээд тэр юм сонжин болдгийн нааталт нэг юм элсний карьер байдаг штэ. Тэр яг Ануу хатан амиа алдсан газар тэр байхгүй. Тэрүүнийг ингэж туул голын маань ам тэ тэр Ануу хатны ам хоёртой одоо би ингэ дүүцүүлж байгаа. Тэрэн дээр ингээд тэр хүний хэлж байгаагийн үгний тэр чинь яг халахун биш тэ. Тэгэхээр тэр тухайн үе дээр үеийн хэлэхээр тэр хүн яаж хэлэх байсан гэдгийг одоо жишээ хэл судлалын эрдэмтдтэй одоо ингэж ажилласан чинь үгийн юу яаж байгаа байхгүй тийш нь оруулж байгаа байхгүй. Тэгэхээр хэл шинжлэлийн хүмүүс орж ирнэ гэх юм. За бүх дуунуудад зориулаад Думбартай Эрдэнэ баяр зураг зурсан. Тэгээд дуу болгоно нэг зурагтай байхгүй. Гэх мэтчилсэн. Тэгэхээр энэ бол ер нь тийм нэлээд нүсэр проект гэсэн. Тэгээд энэ танцманууд бол одоо энэ проектын дараагийн одоо шатны үргэлжлэл гэх юм уу. Танаас одоо үлдчихэж байгаа үнцэн нөрөө пянз бол ном байгаад байна л да. Тэгэхээр хүмүүс нөгөө энгийн одоо үзэг сонсогчдод пянзыг өмнөх дуугаа ингээл пянз руу оруулаад гаргацдаг гэж бодоод идэг. Гэтэл энэ 17 дуу бүр дээр дахин шинээр одоо бүх аялгау энэ одоо тэгээ амьд хөгжим тоглоод микс мастеринг хийгээд найруулга хийгээд ажилласан байгаа байхгүй. Хоёлаа Германд хийгдсэн байсан тий одоо мастеринг жишээлбэл нөө CD-ний мастеринг, пянзны мастеринг өөр байдаг юм байна. Тэгээд дээрэс нь одоо CD-ийн зориулсан бичсэн дуунуудаа мөнх хөргөлтөөр сууж байгаа дахиад миксингийн өөрчилсөн. Зарим нэг гарсан алдаануудыг зассан. За энэ нь бол ингүүл илүү гоё дуурах юм байна гэдэг. Тэгээ зарим дуунууд болохоор хамтлагтай тоглолцсон алдаатай юм байна. Би ганцаараа гитартайгаа дангаараа дуулах хэрэгтэй юм байна гэдэг хөгжмүүдийн бүр байхгүй болоод пянзан дээр одоо жишээ нь тийм би ганцаараа гитараа дараад дуулж байгаа дуунууд байна. Тэгээд тэрүүнийгээ бид нар Голландд юу яаж байгаа байхгүй мастерингийн пянзныхын мастерингийн хийлгээд Германд тэрүүний юугийн хэвийн цуцуулж байгаа байхгүй. Тэгээд дараа нь чинь Шанхайд тэрүүнийгээ өдөрж ингээд ийм л проект болж байгаа. Энэ пянзыг сонссон хүмүүс ямар мэдээж яг нэг дуу сонсож байгаа хүмүүс өөр нэг юм мэдрэмж авдаг л та. Гэтэ ер нь уран бүтээч таны хувьд яг энэ пянзыг сонсож байгаа хүмүүс ямар мэдрэмж авах бол гэсэн төсөөллөө. Уран бүтээлд маш олон хөгжимчд оролцсон. Тэр чинь яг ард нь маш нарийн нюанстай тоглолтууд явж байгаа байхгүй. Тэгэхээр тэр болгоныг хадгалж гоё хүмүүст ингэж тод сонсогдуулахын тулд энийг хийж байгаа шүү дээ. Хэрвээ энийг ингэж жоохон чангалж байгаа тэгээд тэр тоглолтуудыг анзаарч сонсох юм бол энэ бүх ертөнц байна. Зүгээр тэрүүнийг ингээд нэг юу дээ хүнтэй юм яриад нэг ингээд хоол идэнгээ явах юм бол тэр анзаарахгүй өнгөрчих байгаа тийм. Тэгэхээр энэ маш олон хүний хөдөлмөр орсон. Маш их сэтгэл энэ орсон. Тэгээ эн чинь ер нь их олон судалгаан дээр тэр Монголын түүх, соёл, уламжлал гэдэг бүхнийг одоо ингэж шингээхийг оролцсон одоо ийм бүтээл. За энэ пянзыг одоо бараг жил шахам мөнх хөргөлтөөгөө хийсэн. Тийм. Ийм хоёр пянз маань байгаа. Дууных нүгнүүд нь ингээ голдоо орцсон. Энэ ямар дуунууд орсон гэдэг нь бол энэ чинь байгаа. Пянза
нандинаараа тэгээд тэр үнийг их анхааралтай сонсороо зүгээр нэг юм яг хөө сайхан 6 цингэл байлгүй яг хөө гэхдээ бас нэг юм бодмоор ч юм уу баярлсан гүнгэлсэн үедээ бол энэ таны үнэн ч нөхөр байх бол